боловсрол сувг телевизийн бүтээл Үндэсний оператор G-Mobile компани үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч 9024. Боловсрол телевиз Монголын дараагийн топ модель болох шинэ дүр төрхийн нэрэлт. Бид Монголын дараагийн топ моделийн төлөө өрсөлдөх хүчтэй оролцогчдыг сонгохоор орон даяар нээлттэй шалгаруултыг зарласан билээ. Mongolia's Next Top Model шоуны нэвтрүүлэгт орох эрхийн төлөө өрсөлдөхөөр Монгол улсын үндэсний болон бүрээс модель болж амьдралаа өөрчлөх хүсэл тэмүүлэлтэй 200 гаруй үзэгсэн дохид ирж бүртгүүлсэн байна. Одоо моделийн тэмцээнд би оролцож байсан. Онцгой модель болох Мэдээж өөрийгөө сорж үзье. Тиймээс ихний шатны шалгаруултаар огтын хүсэл мөрөөдөл ур чадвар зэргийг харгалзан үзэж шилдэг 22 оролцогчийг сонгоод байна. Бано? Сэмэно? Би загварамсагч Нороо байна. Та Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн оролцогчийн нэгээ шалгалаа. Баяр хүргэе. Намаа би төссөн юм. Баяр хүргэе. Амжилт хүсье. Баяртай. За сайн байна уу? Намайг Цэко гэдэг 20 настай. Хамгийн анх болохоор Aranasuri гэдэг брэнд санал тавиад тэгээд моделээр ажиллах болсон. Хүмүүс хэлдэг л байсан л та. Чи нэг яваад үзээч гэх юм уу. Тэгээд нэг таадаг ч юм уу. Тэгж явж байгаа. Тэгээд одоо нэг жил гарны өмнөөс яг ажиллаж байсан. Модель хийж эхэлснээс хойшлохоор надад миний амьдралд ч юм хувь хүн талаас өгсөн юм амар их байдаг. Одоо ботход тэрний үхээр жишээлх юм бол өөрийгөө их нээсэн, би өөрийгөө одоо хизээч юм бусдаас өөр төрхтэй ч юм уу гэж бодож байгаагүй ч юм уу. Тэрнээс гадна их өөртөө итгэлтэй болсон, их мэдрэмжтэй болсон, юм дээр мэдрэмж гэдэг чинь амар чухал шүү дээ. Хамгийн том зорилго ерөөсөө дэлхийд Европ, Милан, Нью-Йорк, Лондон Fashion Week яагаад монголчууд байнга ороод иж болохгүй гэж тийм. Яагаад Victoria's Secret Монгол модель алхаж болохгүй гэж. Би багасаа модель болох зорилготой. Mongolia's Next Top Model болно гэж хараад шууд бүртгүүлсэн. Би fashion бас зураг талаараа амар сонирхтой. Ирээдүйдээ би загвар зохион бүтээгч бас загвар өмсгөж болно. Яг гэвэл хоёр тал дээр, хоёулын дээр нь сонирхолтой бас авьяастай. Усан сэлтээр баг багасаа хойш хичээлж байгаа. Тэгээд энэ нь болохоор намайг тайвшруулах, биеийг агуу зөв хөгжүүлдэг. Ирландд 5 жил сурч яваад ирсэн. Намайг Мантха гэдэг орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар оператороор ажилладаг. Одоо нөхөр нэг хүүхэдтэй, хүүхэд маань 1 настай. Ажил маань маш их стресстэй. Одоо манайхаар ингээд залгсан үйлчлүүлэгч болохоо хөөе чи тгээч ингээч гэж мухагаар хараагаал. Тийм учраас би одоо хүнд загнуулахаас өөр юм юу хийж чаддیں۔ Ер нь өөрийгөө өөрчлөе гэсэн үднээс энэ тэмцээнд орсон байгаа. Тийс рекламыг үзээд бичсэн. Тэгээд манай нөхөр чи ер нь шоунд оролцвол яасан? Ер нь ороод үзээч чи ер нь чаднаа. Миний харь чадна штэ гэд. Би болохоор яагүй юм тэр гой огточ ороод би бараг үүднээс чинь бараг бүтгүүлгэж очихдаа л хөөгднэс та нэрийгээд тэгжсэн ч маань үгүй чи юу яриад байгаа чи өста миний харь яалцах юм болов уу тийм юм байхгүй чи орох ёстой гэд.
бүр маа надаа маш их ихтгэл хүлээлгсэн учраас би бас сэтгэлийн алдахыг хүсээгүй. Сайн байцгаана уу, намайг Гамбол Дижит Цэцэг гэдэг 21 настай. Би ихэр тэгээд энэ тэмцээнд ихэртэйгээ хамт оролцож байгаа. Сайн байцгаана уу, намайг Ихэр Цэцэг гэдэг 21 настай. Ихрээ бит хоёрын багын мөрөдөл бол ерөн модель болох. Манай аав бол бит хоёрыг маш сайн дэмждэг байсан, модель болоорой гэж ерөн хэлдэг байсан. Баг дөвөө маань болохоор инх чимэг, уран чимэг гэд нэр өгсөн байсан гэсэн. Тэгээд аав маань болохоор бит хоёрыг ихэр хүүхэд зурчлаа гэд маш их баярлаад жоохон ууцсан орж ирээд тэгээд санг дурж ихэр Цэцэг гэд модель шиг болоорой гэд би энэ нэрийг өөрөө өгнө гэд зөрүүл зан гаргасараа тэгж өгсөн гэдэг юм лээ. Тэгээд энэ тэмцээн бол над шиг модель болох хүсэлтэй маш олон охтууд байгаа. Тэр охтуудад маш том боломж болж өгч байгаа гэж бодож байгаа. Намайг Буцуурын дааж байгаа гэдэг Чингис ухаан технологийн сургуулийн програм хангамжийн 3 дахь курс оюутан. Андра загварын агентлагт хаяалагдаад жил 3 сар болж байна. Энэ хугацаанд нэлээд хэдийн шоунд оролцоод туршлага хоримтлуулсан. Чөлөөт цагаараа юмд хийж зүй ороодог. Энийг болохоор 10 жилдээ хөтөлбөрийн хичээлээр анх суралцж байсан. Сая Манжуурангоос 2016 гэх тэмцээнд оролцоод нэлээд амжилттай оролцоод шилдэг аргад гарсан байгаа. За намайг Бэмдорчин Түмэн Чангаал гэдэг. Би баг байхдаа мөрөөддөг байсан. Загвар өмсөгч болно, мис болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд байнгын ингээл зураг авах поз багасаа бэлдэж эхэлсэн. Тайзан дээр алхаж байгаа, шагнал авж байгаагаа нүдэндээ төсөөлдөг гэсэн. Ер нь анх багасаа Монголд ийм тэмцээн болвол орно гэж боддог байсан. Хэрвээ Монголд зохиогдохгүй бол би Америкт очиод Тайрагийн шоунд би Монгол хүн байна гэсэн ингээ орно гэж бодсон. За миний бидний хүсэх хэлсэн Монголын Next Top моделийн нээлттэй ажиллагаа хичээн. Амар айчида. Би сандрахаараа гэсэн үгдээд ихсэн сэж байна. Өөрөө шоу гэдэг утгаараа маш их олон юм шаарддаг. Мэдээж энэ 22 охин үд өөр ингэсэн татаж өчтөцтэй. Миний бодлоор би бусад охтуудаас юугаараа давааталтай гэвэл нэгдүгээрт би өөрөө өндөр байгаа. Хоёрдугаарт би өөрөө Монгол төрхтэй. Туршлага байхгүй ч гэсэн би оролцдог бодол өөрийгөө илүү уртцэлтэй гэж нөр бардам хэлчихэ. Монголын Наоми Кэмбл байна. Өөрөө би болохоор бас сэтгэл хангалуун байдаг. Мэдээж модель гоо учраас өөрөө биеэр гарч ирнэ гэж бодож байна. Мэдээж гэртээ харихгүй. Чамдамаа аваад за байрлуугаа авчихнаа. Тэр 14 орлогч нэг бол байх хэрэгтэй хүн гэж өөрийгөө амар бодож байгаа. Яагаад гэвэл би шоуг илүү арай хөвчлөлтэй болсон болоо. Би хэрвээ намайг Монголын Next Top модель шилдэг 14 тэмцээгээд би шууд авчихна. Би тэмцээ гэдэг. Йоо, нээлт бол өөр үнээр гоё лаа. Ихтэй дэгсэн хаах нэг нээлт гэх тэнгууд нэг сэтгэл авахгүй. Тэгээ за зүгээр очиод зогсоо мэд юм үзэх юм гэж бодсон.
үнэхээр бүр амар байсан. Би бүр яг зүүдэлжсэн баг. Бүр ингээд яг бөмбөрийн дуун ингээд дотроо орсон юм шиг ингээд дотроос ингээд нүдчихсэн. Үнэний гайхаараа нэг хамаа биенийх нь ус асдаг даа. Хамаа биений ус тэгээд нүүрний ус хүртэл тасцсан. Ямар гоё бүсгүй би хаамаа ёо ямар гоё юм бэ. Ер нь бол тийм шүүгчтэй модель хүн ер нь тийм л тах хэрэгтэй төрөх байд. Сайн байцгаана уу өгтөө? Парис, Милан, Нью-Йорк, Сингапур, Берлин зэрэг маш олон загварын байцны алхаа зогсохгүй. Их Британий Herald, Италийн Anatole, Хонконгийн Elle, Сингапурын Women's Weekly сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцож байсан супермодел Nora Dawg, Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн хөтлөгч шүүгчээр ажиллаж байна. Дэлхийн мянган үзэгчтэй Next Top Model шоу нэвтрүүлэг Монголд албан ёсны эрхтэйгээр анх удаага зохион байгуулагч байна. Та бүхэн биднэ үү? Би мэдээж Нора хичээх тийм модель авах үзчихье. Хараад үнэхээр алмаар вау гэж. За та бүхэндээ өнөөдрийн нэвтрүүлгийн дүрмээ танилцуулъя. Өнөөдрийн шалгаруулалтад хамгийн шийдвэрлэх бөгөөд ихний шалгаруулалт байгаа. Оролцогчид маань манай багийн бэлдэж өгсөн хувцас хэрэг мейкапыг ашиглан 1960-аас 70-аад оны дүр тойрог болно. Дүр тойрогтаа зураг авалтаар үргэлжлэн модель тус бүр 10 шот 10 поз. Тэгээ манай тоглоомын дүрм хатуу байгаа. Харамсалтай нь шилдэг 22 охтуудаас өнөөдөр бид нар харамсалтай 8 охин хасгаар шийдвэрлсэн байгаа. Тэгэхээр хинч гэртээ харж магадгүй. За амжилт хүсье. Дэлнэ үү? За нээлттэй арга хэмжээ дуусаад бид нэр ер нь сэтгэлийн өрөөнд очихсон. Хувцастай цонход бүр үнэхээр ёо би хувцсыг өмсөн гэж үү гэж бодох айгүй гоё хувцас гарч ирсэн. Тэгээд дунд нь ингээ миний зурагтай. миний хаан байна. Яг ингээд миний биеийн хэмжээг аваад надад зориулж хийсэн хувцас би амар хөөрхөн. Тэр утасны хөөх хийгтэй. Тэгээ ботлон бэлтгэсэн нэг шар өнгөтэй. Тэгээ манай нөгөө ихтэй яг өнгөн өөрөөс ахгүй юу. Тэгээ амар гоё тийм дийчин, амар ганган биш нэ айгүй гоё. Тэгээ буцсан ч гэсэн маш их таалагдсан. За одоо бид нэр 60-аас 70 оны стилээр одоо стил бүрдүүлээ зураг авах болж байгаа. Их олон хөөс за одоо бүгдээрээ өөрөө шингэсэн
зоригтой учраас тэгээ бүгд тууштай дэмжиж байгаа. Тэгээд ер нь хатаахан байна. Өмнөөс дөрөв хатаагүй анх удаага орж ийн том шоунд тийм болохоор аягүй гоё юм. Энэ нь бүх сэтгүүл дээрээс яг энэ оны сэтгэлийн хоосон зургуудыг цуглуулдаг ч юм уу амар дуртай. Тийм болохоор энэ зураг авалт нэр ер нь бол нэг айхгүй. Бас өмнө 2-3 жилийн туршлага бас байгаа. Тийм утгаараа ерөөд бас гайгүй чадчих байхаа гэж бодож байна. Одоо мэдээлэл хүн гэдэг чинь өөрийнхөө үс нүүр хувцаатай амжуулж явах хэрэгтэй. Тэр болгоноор өрсөлдөх хэрэгтэй байх бид нар энэ тэмцээнээр тэрнгээр өрсөлдөн тэрнгээр илүү аж чадна гэж бодож байна. Явартаа чадна гэдээ орж ирсэн. Тэгээ бүх зүйлийг л хамаг байдаг хүч чадлаа бүгдийг дайчлаад авах гэж байна. Би одоо цүнх гутал нэг юм хувц өмссөн зүгээр амьгүй модель харж байна. Happy гоё харагдаж байна. А гэхдээ модель хүн чинь нөгөө өмсөж байгаа хувцаа маш их анзаарах хэрэгтэй. Яа хүмүүс хараад одоо энэ орчин тойронд байгаа хүмүүс ноороо ихтэй тийм санаасаа л нэг тийм хандлагатай байна. Хувцсан мөрчигээд хувцаа жоох янзтай. Хамгийн анхных гэдэг учраас тэр хамгийн том асуудал юм шиг санагдсан. Царай нь болж байна. Happy гоё харагдаж байна. А гэхдээ модель хүн чинь нөгөө өмсөж байгаа хувцаа маш их анзаарах хэрэгтэй. Бүх зүйлээ яг төгс толгойд анхааралтай авах нь хэрэгтэй мөлий. Цүнхээ хөрсөн байдал чинь ингээ хувцас чинь үрчээсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг яаж үрэх хэрэгтэй вэ те? Тэгээ яг надад бол ахуулж чадсан бас мэдээ сандрах юм байсан. Өөрхөн сонгосон өнөд ингээд яг илэрхийлээ зураг авалтны гарахад хажуунаас огтуд хараад дараа нь ахуулахтай тий хандуураад ч юм уу хулбарлаад хоёр дахьч байхаар тэгээд бас жоохон харамт шүү. Хувцас үрчилхийг бодорой. Оюун бэлгийн хувьд бол ер нь өмнө загвар өмсөжсэн туршлагатай. Нүдний шилэнд хитрхийг ач холбогдол өгч байна. Дандаа ингэж байна. Нүдний шилээ зүгээр нэг гартаа зүгээр барьсан ч болно. Тухайн брендийг сурчлах үүрэгтэй байдаг учраас нөгөө аль хувцас гаргах гэдэг ингээд шилээ ч юм уу эсвэл цүнхээ ч юм уу гаргах хэрэгжсэн боловч ер нь бол яг энэ удаад бол өөрийгөө л харуулах хэрэгтэй байсан гэдгийг хэлсэн. Өөрийгөө харуул. Тийм биз дээ. За. Миний нөгөө сонсонд бол хүрэх хэмжээний яг зураг авахулж чадаагүй. Гэтэ яхаа өөрийнхөө үс нүүр микрофондоо үнэхээр их хангалттай байсан. За. Анхны зураг авалт гэдэг чинь яг хамгийн анхны сэтгэл тэр хүнд өгч байгаа болохоор нөгөө чухал байсан. Энэ Индра хаан байна. Би одоо цүнх гутал нэг юм хувц өмссөн зүгээр амьгүй модель харж байна. Бид нар Индраг хармаар шүү дээ. Индра гэдэг охиныг яг Индра гэдэг хэн бэ гэдгийг би олж харж чадаагүй харамсалтай байна. Цагаад болохоор бодсон хооснуудаа жоохон мартаад. Миний дөө өөр тийш харах юм хитрхи бити камернаас хоолохоор яг тэр хялар харагдаад байна. Дууссан дээ. Ер нь аюу сандарсан. Ойр зураг авалтанд ороогүй болохоор амар төсөөрсөн. Яг яаж под авах мэдгүй. Царай нь ер нь аюу төв байна. Тэгэхээр ер нь яг энэ хувцсандаа энэ сценеридээ жоохон тааруулж өгч болох уу? Тэгээд амар ширүүн төрх гаргаадсан. Тэгээд ширүүн төрх нь болохоор энэ хувцалтанд нэг цогцоогүй болохоор зөвлөгөө сонсоод тэгээд дараа нь болонтай имэд өөртөө тийм дүр төрхийг гаргасан. Маш гоё болж байна. Сая ороод
эхний 3 зурган дээр бол ноороо царайгаа битээ нэг чигтэн байлгаад бай гэж юм. Битээ дээшээ толгоогоо өрг гэж юм. Камер жоохон доошоо байхад заавал дээшээ үлээх гэж хэрэггүй. Яг тэгвэл нүүрний шинэ хэлбэр онцгой гарч магадгүй. Тэгэхээр камер руугаа ер нь бол дээшээ байж болно. Гэхдээ камер руугаа ер нь хандсан. Камера хизээч мартаж болохгүй. Камера бол чиний best friend, okay? Жоохон инээмсэглээд ч юм уу. Тийм маягаар зураг авах болчих хэлсэн. Тэгээ яг тэрнийхэн дагуу авахулсан. Тэгээд гайгүй зурнууд гарахаа гэж найдчихлээ. Яг нэг гүнзгий амьсгаа аваад тий сандар. Сандрахаар царин дээр чи илэх учраас сандрал бол амар их байд юм байна. Саний зураг авалт бол миний өөрийн хувьд болохоор би урд нь ингэж зураг авахулж байгааг болохоор яг дэлгэцэн дээр өөрийнхөө томоор зургийг хараад харахад бол надад маш их сайхан санагдчихлаа. Юу үлдгээл тавьмаар шүүгчнэр нь зөвхөн яах юм аа тэрийг хийчихвээ. камертайгаа юусаа харьцахгүй байна. Харьцуулах юм бол жоохон туршлага татчих юм л да. Зурагчин хаана зураг авал хаана гэдгийг камер хаана гэдгийг сайн бод. Яг бол камер гэдэг зүйл чинь чиний зургийг авч байгаа шүү дээ, тийм ээ? Бусд маань бас нөгөө нэг загварын ямар нэгэн дамжаа бас алхаа сурсан анхны шатны мэдэх түүнтэй. Хитрхи их бити бод. Нүдэ хитрхи анивчаад байна. Тэгэхээр нүдэ анивчаар яг үлээ. Би өөрийнхөө яг санснараа байж чадаагүй. Яагаад гэвэл нэгт сандарлаа. Тэгээ сандарсан дээр бас ороод жоохон шүмжлүүлсэн болохоор бүр их сандраад. Зурчин юу хийж байгааг хар. За, одоо нэг юм хий. Заяа. Тэгэхээр арай дээр. Зураг авалтанд орохдоо бие их сул тавих хэрэгтэй юм байна. Зүгээр л камер байгаа гэж бодохгүй. Яг яаж харагдмаар байна? Ямар авилгаа яах юм бэ? Яг тэр янзаараа л зураг авахулна гэдэг бол ер нь хин хүнд бол айгүй хэцүү асуудал та. Мэдээж хувцас засна, өөрийгөө илэрхийлнэ, зурган дээр айтайхан гарна, намайг сонсно ч юм уу. Зурагчтайгаа ажиллана гэдэг бол ер нь дөнгөж нөгөө эхэлж байгаа охтуудын хувьд бол айгүй том шалгуур. Ядаж гоё сэтгэл санааг нэгж юм шиг байна. Би зураг. Тэмээж чадлаа. Нэг л төрлийн поз авахгүй болж үгүй солино. Би ер нь амар ингэ бодож байсаахгүй. За ороод тийм поз аавндаа гэж төсөөсөө шал өөр юм бэ. Түүнээр зураг алтнаар ч үзээгүй. Тэгээд ер нь бол камертай харьцаж чадчихын дажгүйг магтсан. Гэтэ постуудаа зарим нь мартаад юу ч болчихоо. Тэгээд 10 кадр 8 хурдан дууссан. Тэгээд өвшөө сайн бэлддэг байж тэгээд тэрэндээ л жоохон гонсгоор байна. Гэтэ гайгүй. Баярлалаа. Тэгээ би ороод амар сандарч мандах гэж бодсон чи хараа харцангуй гайгүйсэн. Үжин тамийн хувьд бол ер нь оролцожсэн оролцогчдоос хамгийн креатив, хамгийн мэдрэмжтэй байсан. За эхний 3 шот энэ үзье. Эхний 3 зургийг хараад юу болох байгаа, юу болж байгаагаа ер нь харсан. Тэгээд ноороо шүүгч зөвлөгөө өгсөн байгаа. Зураг авалтан дээр нь хитрхийн модельд суугаа гаргадгүй шүү дээ. Тэгэхээр заавал инкийн оронд ингэж үж болно. Тийм биз дээ. Инкээр чиний галбар гарах учраас хүзүүгөө жоохон гарга. Тийм аз туршсан поз авч гэдэг юм уу те. Надад ер нь бол тиймэрхүү зөвлөгөө өгсөн. Тэгээд камераас сайн мэдэрч ийн гэж хэлсэн. 7 зураг үлдсэн. Амжилттай. Тэгээд эхний 3 позоо харсан. Тэгэхээр тэр донд нэг гайгүй зураг байсан. Тэгээд үлдсэн 7 зураг хараагүй. Тэгээд тэр надад юу болсон мэт. Гэтэ ер нь бол эхний зураг гайгүй байх гэж бодож байна. Яг хажуунаас яхаар хитрхи их сандарч юм дөө. Хитрхи их чичирж ийн сандарч ийн. Тэр бити санаа зов. Бити их сандар. Гэхдээ яг уг нь амар өөртөө ихтэй орсон чинь ноороо хараа сандарчлаа. Тэгээд яг шүүгч ингээ хажууд байж байгаа зураг их болно гэж амар юу юм байна. Тэгээд амар бие өрсөөр гал нэрээ таны 3 фото игээл гарлаа нэрээ тэгээд жоохон онцгой зураг болсон амар сэтгэл хангалуун. Тавшир. Гүнзгий амсгаа. Одоо тэгэл тэнцээсэй гэж бодоол тэгэл байж да. Тэгээд одоо хариу гахалтай залбирал хамаагүй мэддэг маань мэдсэн уншаал гэж идэг. Зургандаа бол яг 100% сэтгэл хангалуун гараагүй. Энэ хүний урам 50% сэтгэл хангалуун нөө гэх харсан. Жоохон онцгой харсан гэхлээ. За хоёроо амжилт хүсье. Хитрхи хувцсандаа бити ачаад үздэг. Яг өөрийгөө л харуулдаг. Эхлээд ингээд зураг авахуулахтаа болохоор нэг позон дээр ийсэн чинь мэдгүй 3 зураг дарсан байсан. Шууд дараал авсан болохоор бас
Айгу хэцүүсэн. Төсөөлжсэнээс жоохон хэцүүсэн. За. Камер руугаа жоохон хандараа. Хитрхи камераас болоо. За. Цод оролцож байгаа харахаар надаас нөгөө хавь илүү одоо туршлагатай уртан загвар өмсчихсэн. Тэгээ надад бүр нэг түр чим байхгүй болохоор тэгээ загварын талаар жоохон ингээд тэгвэл хэвлээ байна. Сандарч байвал жоохон ягаад амсгаа авчих. Аха. Гүнзгий амсгаа аваад За. 10 шат аавна гэсэн бусад оролцогчдод бол яг нь хурдан байна, дууслаа гэж миний хувьд бол айгүй дуудаан санагдсан. За одоо миний дүүд царай жоохон дандаа стронг байгаа шүү дээ. Одоо жоохон нэг юм свит болоод яаж болох вэ? Надад л өнгө хувцсандаа тохируулаад бүр нэг татдаг хөвгч. Юм л гарсан байлээ нэг. Жоохон инээх юм уу, жоохон баяр баясгалантай царай гаргаж. За, маш их баярлалаа. Сайн байна. За, битгүй хэцүүдээ миний хувьд бол үнээр суусаа. Балжидмаа бол өмнө зураг авах гэсэн туршлагатай байгаа тийм. Камернаас хитрхи эргээд чиний нүдний нөгөө нүүрний профайл гэж байх хэрэгтэй тэр байхгүй. Тэгээ нөгөө хамгийн гол би хамрандаа асуудалтай байгаа. Тэгээд Жон гимтсэн тэгээ нөгөө өчтөрхөн гимтсэн болохоор одоо нөгөө хавдран буугаагүй айгуу зурган дээр тэрэн дээр одоо миний царайнд нөгөө айгуу нөлөөлөд айгуу өөр болсон. Тэгээд тэр яг хөө зүгээр гэхдээ. Наадлын хөл зориггүй байна. Энэ яаж байгаа юм те? Жохон бошилтаа зориггүй байна. Хүлээдэлтэй жоон шүмжсэн. Яа тэгвэл нэг хөлөө яг нөгөө өргөцсөн байсан чинь ямар ч тийм зориггүй харагдаад байна гэд тэгээдсэн. Тэрнээс яг хөө тэгээд шүүмжийн хүлээж аваад зураг гайг авахсан гэж бодож байна. Позо солио шүү. Нэг хоёр янзын поз ахгүй. Сольж болно, юу дуртайгаа хийж болно. Арай дэрж чинь, царай нарай дэрж чинь сайн байна. За, хамгийн сүүлийн хоёр хэд үү? Тэ сандар. Өнгөрсөн. За, маш их баярлалаа. Сайн байна. Мэдээ поза өөрчилж байгаа хүмүүс царайгаа өөрчлөхгүй шүү. Чи ийм нэг л царай өгöd юм. Тэгээд харцны хувьд зөвхөн ингээд камертайгаа ингээд хитрхээ сайн харцж юм гэдгсэн. Би ч болж байна. Өөр байна. Царайгаа өөрчил. Царайныхаа төрхийг өөрчилдөггүй. Одоо сүүлийн нэг. За сүүлийн нэгээ бэлтэж байгаа. За болсон. Ер нь бол авж байгаа поз шин болж байгаа юм. Камер руугаа жоохон хандаагүй, жоохон өөр тийшээ ингээд хандсан тий. Би амар олон камераас болохоор зурагчнаа олоогүй тэгээд буруу камер руу хараад буруу зураг авах болсон биш магадгүй. Гэтэ цөөхөн байсан болохоор амар харамсалтай л юм. Саяны зургууд яг миний сэтгэлд хүрээгүй ч гэсэн яг энэ дундаас ок гэж бодсон зураг гарчих байхаа сайн зураг байгаа гэж бодож байна. Сайн байна. За хиний шот. За одоо хитгэн шот хийлээ шүү. Амсаа гарах. Чигээ төвччээд байлгаад гарах. Тэгээд уруулаад суулгах. Одоо л болж байна. Хамаагүй дээ. Сайн байна. За баярлалаа. Баяр үргийн октодаа баярлалаа. Одоо та бүхэндээ шүүгчийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
On and Off Production-ыг үүсгэх захирал хадагтай Насалмаа. Бурхан бол энэ охтуудад их том бэлэг өгсөн байна. Энэ бэлгээ яаж ашиглана уу гэдэг бол өөрсдөөсөө шалтгааллах асуудал учраас дайчин чанарыг нь өөрөө дайчлах чадварыг нь илүү харан гэж бодож байна. Маслаа шүүн гэхээр би бүр амар айсан тайзан дээр шүүгчнийг танилцуулаад гац би бүр шууд амар сэрдсэн нэг тийм ширүүн даруй нэг тийм хатуу чанга хүн шиг нэг санагддаг. Сайн байцгаана охтуудаа. 200 сайхан охиноос шалгарч 22-т үлдсэнд та бүхэнд баяр хүргэе. Ер нь хүний амьдрал альва тэмцээн ямагт ялахын төлөө байдаг. Та бүхэн 22-нд чинь ялахыг хүсэн ерөөй. Хин хүчтэй зоригтой, тэмүүлэл сайтай, өөрийгөө илэрхийлж чадах, илүү хурдан суралцаж чадах нь ялнаа гэж бодож байна. Thumbs Up Production, Britain's Next Top Model, шоуны ерөнхий продюсер Мартин Редман. Britain's Next Top Model шоуны нэвтрүүлгийн 12 сургуулийн ерөнхий продюсераар ажилласан туршлагатай Мартин Редман, Mongolia's Next Top Model шоуны нэвтрүүлгийн зөвлөх продюсераар ажиллаж байна. Энэ нэвтрүүлэгт оролцох хүсэлт гаргасан 100 октоос шалгарч үлдсэн та бүхэнд баяр хүргэе. Гэхдээ энэ тэмцээн учраас Mongolia's Next Top Model шоуны эхний улиралд нэг л ялагч тодрох ёстой. Та бүхэн энд найз нөхөдтэй болох гэж ирээгүй гэдгээ маш сайн санаарай. Энд байгаа охид хоорондоо өрсөлдөгч учраас та нар төрүүлэхийн төлөө бүх зүйлээд ажиллаж төвлөрөх ёстой. Нэвтрүүлгийн ялагч болсноор чиний амьдралд маш том өөрчлөлтийг авчрах боломжтой. Britain's Next Top Model шоунаас одоогийн байдлаар 12 ялагч тодорсон байгаа. Бүгдээрээ маш амжилттай ажиллаж байна. Тийм учраас та бүхэнд амжилт хүсье. Сайн төвлөрөөрэй. За, охтуудын маань хувьд зураг авалт маш амжилттай болж өндөрсөн байгаа. Бүгд сайн байсан, бүгд маш их зүйл сурсан, сандарсан. Гэхдээ бидний шалгаруулалт хараахан дуусаг байгаа. Бидэнд ахаад нэг шалгаруулалт үлдсэн байгаа. Яг одоо энэ тайзан дээр охтууд маань загварын алхаагаар өөртөө итгэлтэйгээр өөрийгөө мэдрүүлж алхахыг шүүгчдийн зүгээс хүсэж байна. Тэгээ амжилт хүсье. Айлх өөрийгөө тайван байлгахаа сандрахын бол тэгээд бас хэцүү шүү дээ. Ер нь миний тодорхой хэмжээний жоохон сандрал авах байна. Тэ гайгүй. Ер нь ихний алхалтан дээр ер нь айгүй сандарч ийсэн, амар догтлж ийсэн. Йоо, хитээ чи сандарч үдж байгааг байна. Яг ямар сэтгэл зүйтэй байвал тайзан дээр зүгээр алхахыг мэдэхгүй байсан. Одоо бодит үзэгчлэлтэй харьцаж алхна гэдэг бас бодол өнөө амаргүй даваа. Одоо яагаад гэвэл урилгатай үзэгчд ирээгүй хөндлөнгийн хүмүүсийн нүд чинь хамгийн амар шүгчтэй тэгэхээр жоо сандарсан. Өндөр стейж дээр бол юу алхахдаг. Тэгтэрдээсээ загварын энэ тайзан дээр бас алхаж байгаагүй. Анхны удаа тэгээд амар сандарлаа гэдэг байна. Буугаад нөгөө нэг ордог юу вэ штэ. Буруу шатаараа явах гэж байгаа зангаад. Сандрахаараа яг нэг жоохон контрол аваад жоохон юу байсан. Түүнээс бусдаараа гаагүй. За тэгээд цаашдаа нэг сандарсан юм чи одоо зүгээрээ хийлээ. Өөртөө гайгүй ихтэй. Загвар шоу гэдэг утгаараа биш, тэмцээн гэдэг утгаараа бас сандрал мэдээж хувьд байлгах. Ер нь туршлагагүй охтууд бол байсан. Тэгээд зарим нь ирээд санд бодлоо хуваалцаад алхаагаа сайжруулмаар энэ заагаад өгөөч, сүнхээ яаж харуулах уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар надад хандсан маш их таалагдсан. Би нэг сайн мэдгүй. Яаж чамаа анхны хотоороо
дээр сая яг анх удаа гарсан болохоор юу нөөртөө хэлбөө тэгээд юу жоох муухай алхацлаа. Юу найл ихт өөрийгөө хасаг 8 өнөнд оруулсан явж байгаа өөрийгөө. Юу мэдгүй сая юу болчихоо. Үгүй би энэ тайзан дээр гараад дүрсэн. Үгүй ер нь мэдгүй ёо за. Угаасаа миний өдөг нь бүтлгүүтлээсэн. Хараад нэр миний яг тайзнаас гарах юм готоос ураад. Тэгээ би яг яах вэ? Урдан төрөлөө гарчихоо. Тэгээ ардаас батлаа уншиж гараад тохиолоо гэд. Хамгийн гол нь бид нар нэгсэн дараа номер гэдэг юугаараа явж байгаа болохоор ялч тийм боломж байгаагүй. Уу яг тайзнаар гарахад алхаж ийсэн ч гэсэн шүү дээ. Тэгээд готлаатай алхсан. Тэг ямар харагдсан мэдгүй. Ямар ч гэсэн надад бүр амар харагдсан. Зүгээр сараад шлээ энэ чинь. Амар санагдсан бүр хамаг юм батгадаад ингээл энэ үртэл яаж ямар зүйлийг дуулжин тэмцээнд орлоо маш хэцүү байсан. Тэгээд ингэж орчоод ийм зүйлээр хасагчгүй даа гэж бодоод тэгээд би дотроо бодоод хамаг юм бодоод хамаг юм ер нь гаргасан. Өөр ингэж тэтгэлтэй байсан бол би тэмцэнэгийг хэлж чадчихсан. Тэгээ одоо яг юу болохыг мэдэхгүй юм. За манай зураг авалт загварын алхааны шалгаруулалт амжилттай дуслаа. Тэгэхээр бид хоорондоо ер нь модулуудаа ямар байсан талаар хоорондоо ярилцаж шийдвэрт хүрэхэн дээр баха тий. Таны хувьд өнөөдрийн хамгийн сайн байсан оролцогч, таны хамгийн дуртай оролцогч хэн байсан бэ? За миний хувьд гэх юм бол өнөөдөр би Ану Үжинг их дэмжлээ. Хамгийн намхан нуруутай 1.70 м өндөртэй боловч өөрөө бүжиглэх эвсэлтэй юм байна. Өөртөө итгэж байгаа итгэл нь галц огтой охин байна. Энэ охин надад тийм цааштай ирээдүйтэй гэж харагдсан. Одоо бас Мантха гэдэг нэг охин байна те. Энэ бол ийм мод шиг ийм хөшүүн биетэй их сонин охин байсан. Биеэрээ дүүрэн шивэстэй. Хишнээ энэ модель биш байсан ч байсан. Энэ цааштай шоунд бол цаашд яаж өсөж дэвчихийг нь харах нь. Яг тэгвэл мань хүн нийтлэг биш царайтай. Яг үнэхээр загварын ертөнцид одоо итгээд юник сонин дүр төрх одоо хайгаад байгаа. Манай Монголын загварын ертөнцид дандаа ийм ижилхэн царайтай байснаас ер нь бол зарим үед яг таны хэлдгээр ийм шинэлэг ийм арай өөр царайтай, арай иршүү дүр төрхтэй байж байгаа болохгүй гэж тийм үстэй тий. Юун төрөнд бүх охтууд маш сайн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ миний хувьд илт муу оролцсон хэд хэдэн оролцогчд байсан. Мөн хүчтэй оролцогчд байгаа учраас зарим охтуудыг хасахад хэцүү зүйл байхгүй гэж бодож байна. Бид нэр хүчтэй байж хасах ёстой оролцогчдыг хасах хэрэгтэй. Энэ бол тэмцээн шүү дээ. Yes, it is. Миний хувьд таалагдсан оролцогчоос онцлох юм бол энэ оролцогч надад их таалагдсан. Надад энэ охины би авч явж байгаа юм чинь маш их таалагдсан бас. Профессионал тал руугаа байж болох юм те. Бүжин ламын хувьд бол зураг авалтын явцад креатив яг өөртөө байгаа бие царай зүсээ яг ашиглаж чадчихсан л да. Ямар байдлаар илүү өндөр нарийнхан харагдах уу гэдгийг айгүй сайн мэдчихсэн. Тэгэхээр айгүй мэдрэмжтэй гэж миний хувьд бол бүжин ламыг үзэж байгаа. Энэ их хөөрхөн
одоо нөгөө охтууд болгон хөөрхөн харагдаад. Гэхдээ бид нар хөөрхөн охины тэмцээн шүүгээгүй Mongolia's Next Top Model. Хөөрхөн охин бидний юу утгаар нь бидний сонголт айгүй хэцүү байна тий. Тийм сонголт нь хэцүү учраас хөөрхөн охтууд гэж хэлж байна л да тий. 16-аас 22 насны охтууд байгаа учраас гэрээс ч юм уу. Мөрөө авчиж явж гин гэ түрүүний шүүмжилж ирсэн шүү дээ. Марцины шүүмжилж ирсэн. Тэр охин жагдсмаа ер нь аль ч талаас нь харсан рекламанд тоглолцож болохоор тий. Тэгэхээр энэ бас нэг сонин дүр төрх байна. Саран гэрэл гэж бас нэг сонин дүр төрх байна, тийм ээ. Цэрэн долгор бас их сонин дүр төрх байна. Тэгээ цэрэн долгор оролцогч дунд хамгийн мундаг өрсөлдөгч нарын нэг гэж би бол хувьдаа үзэж байгаа. Зураг авалтын тал дээрээ ч гэсэн ер нь personality байгаа байдал бүх юмн дээр. Нора энэ охин хин бэ? Саран гэрэл. Гайхалтай. Саран гэрэл дээр гуруулаа нэг саналтай ах шиг байна, тийм ээ. Нэг өмнө загвар өмсчихсэн туршлагатай модулууд та хоёрт яг туршлага харуулж чадв уу? Надад бол ерөөсөө чадсангүй. Ягаад ч нэг тийм үл тоосон байдалтай юм уу? Үгүй бол ингээд нэг тийм маш их ядарсан юм уу? Нэг зовлонтой ажил хийж байгаа юм шиг л алхаж харагдлаа шүү дээ. Мэдээж хуучны туршлага байлгүй л яхав шинэ гарч ирж ийн өрсөлдөж байгаа юм шатгансан ядгансантай юм ирчтэй хүчтэй охтууд дотор бол эдгээр өөрсдийнхөө сүр хүчээр бол одоо улам тод гэрэлтэх хэрэгтэй л байсан. Яг үнэ. Одоо загварын ертөнц өдрөө болгон шинэ нүүр царай, шинэ дүр төрх хайж явж байдаг. Шинэ сурж байгаа охтууд чинь айгүй fresh, ямар нэг юмд excited болж байгаа. Тэгэхээр туршлагатай охтууд жоохон итгэхгүй байгаа юм шиг надад санагдсан. Манайхаас нэг стопон төлөв гэж үздэг байсан байна. Яг үйлдэл би энэ олцсон. Яг гомдон байж чадхаар хүрэх баталтай байна. Миний бодлоор тэднэрт бусад охтуудаас ялгарх маш том давуу тал байгаа. Гэхдээ энэ нэвтрүүлгийн гол зорилго бол загварын салбарт аль хэдийн хөл тавьсан өөрийн гэсэн агенттай болсон охид биш. Харин загварын салбарт туршлагагүй шин залуу дүр төрх нуугдсан алт эрдэнсийг олж илрүүлэх гэж бодож байна. Би энэтэй санал нэг байна. За ер нь бид хэд бараг л шийдвэрээ гаргах шиг боллоо. Тэ? За модулуудад дуудах уу? Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн шийдвэрлэх мөч ирээд байна. Миний өмнө 22 үзэсгэлэнтэй залуу модель охтууд зогсож байна. Гэвч миний гарт 14 шиг зураг байгаа. За миний эхний дуудах хүн бол цэрэн долгор. Шилдэг 14-т дуудагдсан хамгийн ихний модель боллоо. Амжилт хүсье. Саран гэрэл. Баяр хүргэе. Дараагийн шатны тэмцээн. Амжилт хүсье. Даш балж. Баяр хүргэе. Амжилттай оролцоорой. Бүжин сам. Creative байж чадсан, өөрийнхөө байж чадсан. Яг энэ ирчээр оролцоорой. Баяр хүргэе. Бажитма. Зураг авалтан дээр чи маш сайн байсан. Гэхдээ өнөөдөр загварын алхаан дээр жоохон ирч хүчтэй харагдаж чадсангүй. Тэгэхээр дараагийнхаа уралдаанд амжилттай оролцоорой. Миний дараагийн дуудах модель Ану Үжин. Үнэхээр хүн хичээвэл бас сайн байж чадах юм а гэдгийг харуулсан. Тэгэхээр баяр хүргэе. Шилдэг 14-ийн 1 боллоо. Тэгээд тэнцэхгүй байх гэж бодчихсон. Юу, итгэж чадахгүй нэ. Ижил цэцэг. Баяр хүргэе ижил цэцгээ. Тэмцээнд амжилттай оролцоорой. Миний дуудах дараагийн охин ихэр цэцэг. Ижил цэцэг, ихэр цэцэг хоёр ихэр. Тэгэхээр ижил цэцэг нь илүү позо сайн хийгээд илүү өөртөө ихтэй байхад миний дүү жоохон тийм юм дутаадах шиг байгаа. Тэгэхээр сайн оролцоорой. Амжилт хүсье.
Мандха. Загварын ертөнц өдөр өдрөөр шинжлэгдэж явж байгаа. Загварын ертөнцид ер нь өөр байна гэдэг бол өөрөө үнэхээр фэшн, үнэхээр секси. Чи өөрийгөө харуулж чадсан. Баяр үргээ. Намдаггүй. Цааш тоолон өөртөө итгэлтэй байна. Би чаднаа л хэлнэ. Миний дуудах дараагийн модель Биндрия. Баяр үргээ Биндрия чи шилдэг 14 шалгарлаа. Ээж баярлах хичээлээс өөр юм амжилт харж байгаа бол өмнө нь ерөөсөө тэнцэн авч байгаагүй. Тэгээд гоё юм. Намин Эрдэнэ. Намин Эрдэнэ өөртөө итгэлтэй байх сан чанар жоохон дутагдчихэв. Чамд ийм сайхан царай бий байна. Модель хүн болоход чамд бүх болцоо боломж байна. Гагцхүү өөрийгөө дайшлах хэрэгтэй. Чи үнэхээр Mongolia-с next top модель болохыг хүсэж байгаа юм уу? Тэрийг би юусоо олж харахгүй байна. Өөрийгөө илүү дайчлаарай. Амжилт хүсье. Бат оюун. Дараагийн шатыг амжилттай үргэлжлүүлэхээр боллоо. Амжилт хүсье. Ээжтэй маш хайртай шүү. Охин тэнцлээ. Цааш дээр өөртөө байгаа бүхий л нөөц болцоо маш сайн ажиллаж алдаад таслалсаад мэдгүй. Маш сайн оролцсон аа ямар ч гэсэн. Одоо миний гарт 2хан зураг үлдсэн байна. Гэхдээ миний өмнө 10 охин байна. А2. Чи Mongolia's Next Top Model нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй боллоо. Амжилт хүсье. Миний гарт ганцхан зураг үлдсэн байна. Гэхдээ миний өмнө маш үзэсгэлэнтэй залуу модельуд зогсож байна. Миний дуудах дараагийн модель оролцохдоо гар утсаа бүү ашиглаарай. Миний дуудах дараагийн модель Түмэн жаргал. Баяр үргээ Түмэн жаргалаа. Чи Mongolia's Next Top Model нэвтрүүлгийг үргэлжлүүлэх хэрэгтэй боллоо. Баяр үргээ. Би авах хүсэл гэж хэлсэн. Тэгээ хамгийн сүүлд авах ч аим муухай. Одоо цаашдаа хүчлээ бүрэн авчиж тэгээ хин гэдгийг харуулнаа. Дандаа хамгийн их зураг авнаа. Миний өмнө маш үзэсгэлэнтэй сайн залуу бүсгүйчүүд зогсож байна. Та нар энэ тэмцээнээс хасагдсан гэдэгтээ ерөөсөө сэтгэлээр унж болохгүй. Яг гэвэл та нар 200 гаруй октоудаас шилдэг 22 шалгарсан. Та нар юу чаддаг вэ гэдгээ биднэрт харуулж чадсан. Хамсалтай байна. Уучлаарай. Мөрөөдлөөсөө битгий хараа. Хүсэл мөрөөлөх хөндлөгөө зарж төгсгөө. Цаашаа хөлмөрсөөл. Нэлээд гайхах шоконд орлоо. Гэтэ ямар ч гэсэн өөртөө мэдж байгаа аль үү? Аль нь бодвол аль нь ойлгох юм байхгүй юу гэж. Би өмөргүй.
Аимшгүй байна гэхээр ямар санагдаж байна? Аимшигтай. Хэцүү хэцүү. Хэцүүхээс авахгүй. Гэр бүлийнхаа үнтэй хамж явж байгаа учраас амар хантай аж гэх юм аа. Дотны санагдаж байна. Түшигтэй ах юм дээ. Очоод нэг хүмүүстээ ирсэн ч гэсэн би хоёулаа хамт. Ямар байр аваас гэж бодож байна? Өрөөндөө хам цогтой байгаасаа гэж үзэж байна. Алуулаа 3 муруу. Хоёрын мууруулаа. Мууруулаа хатлсан тий. Ягаан хөтэй басаа. Ягаа юм уу? Тэ өөр өөрсдөө гэсэн нэртэй юу бүр. Тийм. Хэднэс Таны нэстэй. Яг өөртөө дээр байгаа юм. Ээжигийн нэрээ зөрөгчөөр харах юм шүү дээ. Яа. Тийм нэг нэстэй. Тийм. Энэ бол миний ээж гэж хэлдэг байна. Тэгтэй. Йоо энд амьдрах юм бол гэж бодож байгаа юм чинь тэгэл гайсан байсан. Миний төсөөлс яг тиймхүү байсан байгаа хта гэж бодсноос илүү гоё байраа. Шинэ гэртээ тавтаа морил октоудаа. Шилдэг 14 оролцогч босонд баяр хүргэе. Тэгээ өнөөдөр маш хүнд өдрийг туулж өнгөрүүлсэн бөөндөө. Тийм болохоор одоо орж сайхан амарцгаая. Гэхдээ нэвтрүүлгийн зүгээс та бүхэнд нэг сюрприз бэлдсэн байгаа. Ямар сюрприз гэж бодож байна? Гэрийнхэн гадаа ирээд ингээд интимлэг байгааг юу юм болыг авир догтлжсэн. За сюрпризээ дуудъя. Сонголт маш хэцүү, маш ширүүн өрсөлдөөнтэй. Тийм учраас бид хэд та эдэг зүгээр хасаад явуулахад маш харамсалтай хайрын санагдсан учраас шүүгчдийнхаа эрхийг хамгийн анхны шалгаруулалтан дээр шууд ашиглахаар шийдлээ. Загвар өмсөгч оюун бэлэгт боломж олгохоор шийдлээ. Жагсма шүүгчдийн бүрэлдэхүүн удаан ярилцсны эцэст дахиж боломж олгоё гэж хэлсэн байгаа. Нэмэлт 2 хүн ороод ирэхээр нь яг тэр үед ингээд хүлээж авсан. Гэхдээ нэг дотроо л их амар гоё би интимлэг байж чадаагүй. Шүүгч нар мэдж байгаа л үүдээ одоо тэр дахиж боломж олохыг гээд нэгэнт орлоод ирсэн юм чинь одоо тэгэл өрсөлдөөс өөр яах дургүй байсан. Дургүй байлаа гэдэг үгээс юм өөрчлөгдөхгүй байсан. Гэхдээ 2 оролцогч бидний яг төлөвлөж байгаагүйгээр нэмэгдсэн учраас манай гэрт 14 хүний хэрэгцээнд зориулж бэлдсэн байгаа. Тийм болохоор энэ бол тэмцээн хамгийн ихэнд ороо сонгосон орсон хүмүүс ортой үлдэнэ гэсэн үг. За амжилттай явахдаа бид бүрийгээ л багшаад бүр заасан хүүгээрээ гэж тэгээд амар юу хэлээ сүлд өөрийгөө боцож байгаа хэмнээ түрээд тэр аваар оролтоод өрөөлөг байсан чи охтуудын энийг өрөөл ороод тэр охтууд нь буруу өрөөл орсон. Найлт өрөө тий. Сүүлд 2 хүүхэд нэмэгдснээс болоод 2 хүүхэд оргүй болсон. Тэглээ. Хоёр оргүй.
Тэг би үнэхээр хоёр ор байхгүй нэг үнэхээр төсөөлөөгүй. Уралдан ч гэж бодоагүй. Зүгээр яг хөө зүгээр л юм жоок юм байх гэж бодсон чинь үнэхээр уралдаа тэгээд оргоо оцорсон. Боломжийг биднэрт өөрт маань өгсөн. Тэгээд өөртөө ихэлж авч харсан учраас тэгээд одоо яг тий. Одоо эхний дугаар учраас ямар ч хэлсэн гэр бүл хэмдэж амар тогтлол үзэн тий. Би болохоор өөрөө энд нэг амар эмзэглэхгүй байгаа зүгээр. Тийм болохоор гэрийнхэн бас битээ дээрээс л гэж. Тэгээд бүгдэнд маш баярлалаа хайртай шүү. Яа. This is a story to people on a balcony. Яг хөө жоохон овсгоо тутлаа. Тэгтээ одоо яг хөө дараа чи удаа сайн тэмцэлтэд дуртай болж чадна. Нэрэгийн бэлэгнүүд исэн, Maybe Line-ийн бэлэгнүүд исэн. Өө тийм үү? Түүх юм байна. Ийм ч ястаа хэрэгтэй юм бөө. Эдгээр нүур амаа. Тийм үү. Одоо ч хойлохгүй. Яа. Өрөөдөө бодсон хараа. Тэгээд би ч хараа. Яа гоо сүрсөд болж байгаа санагдсан шүү дээ. Бэлэг тавьчихсан та. Дээд залууг сүрприз юм байна. Өрөөндөө орж ирэхэд гарын бэлгнүүдээс нь тэгээ хамгийн түрүүнд очиж үзэж байгаа юм чи. Тэгээ миний хэрэгтэй юмнууд ирэхэд бол байсан. Тэгээд ямар гоё юм бэ ингээ хэрэгтэй юмнуудыг өгч ийн ингээ тусалж ийн гоё санагцсан. Ихэ асуулахгүй ингээд байшиндаа дүрм зөрчих юм бол 7 ногтой ярих утасны лимит гэж байдаг. Тэрийг асуулдаг байгаа. Тэрийнхэнтэйгээ 7 5 минут ярина. Ээжтэйгээл яриа. Ээжигээл санах гэж бодчих. Тэгээд энэ урт өдрөө даваад одоо амрах чинь бүгдээрээ ээж зүгээр байгаа шүү. Ортоо болсон сайхан авлаа. Тэгэхээр модель хүний хувьд хамгийн чухал зүйл бол утга байдаг. Тэгээд манай нэвтрүүлгийн зүгээс мөн Angelina Voloshin брендийн зүгээс та бүхэнд зөв хүлээж байгаа. Дундуур нөгөө нэг би өвдөд гарсан болохоор зургууд тийм баг хараг. Тэгээ ер нь шүүршнээс сонголт хийгээд маш хэцүү байсан баг. Одоо маш их таалагдж байгаа. Тийм би чинь зүгээр үү?